Гадна талын бол яг өөр хүмүүс хийсэн байгаа. Гадна бас сэтгэл дутсан л байлээ. Би ер нь хвчлэн дандаа юу яадаг л да. Аль болох чанартай материалаар хүний эрүүл мэндэд хор баг та. Одоо анх ороход бол ерөөсөө юу ч байхгүй. Нас их гүйж заах. Хятад замаа шиг болно шүү дээ. Одоо холбот бол саяхаар ингэж үрж мөрөх юм бол болохгүй. Шууд. Тэр нь ямар хүмүүс надтай хамт амжилтуул зүгээр гэж боддог байх. Тэгэл нотчгүй байл. Өөр загнаа хэр өгүүлэхгүй. Загнаад өглөөд идэв шүү дээ. Тэгэл үйлдэлээрээ л харуулна шүү дээ. Тэгэл. Яа. Тийм үйлдэлээрээ гэдэг нь юм авч чулуудахгүй. Ажлыг ингэж гоё нэмбэ хайдаг байх нэ. За манайха хараад аваарай. Хамгийн ихний зочноор мөг чул байхыг урьж оролцууллаа. Тэгээд хамт бас ажилтан танилцах үнэхээр таатай байлаа. Human story. За өглөөний минь таха. Өглөөний минь. Яасаа байна. Яасан. За та үзэгчтэй өөрийгөө тавчхан танилцуулж байгаа. Миний нэр Мөнхчлөө. Би одоо Америкт хаусан дээр ажиллаж байгаа төрсөн. Одоо ирээд үнцэн ажиллаа. Дотор интерьер заслын ажиллаа хийгээд явж байна. За тэгээ явж явах та. За таны ажилдаа сонирхъя. 6 цаг болж байна. 6 цаг гэхэд бол ерхөө харанхуй байдаг болсон байх шүү. Энэ таны гараж юм шүү. тий. За нэг Америк айл шиг л шүү. Жаагээд нэг өдрийн өглөөний ажил ингээл эхэлж байна да. Өнөөдөр ямар ажил хийх вүлээ? Өнөөдөр л бэлта 0-9 бэлта наах тэгээд баркетны шил үндсэн одоо тэр хоёр ажиллал хийн да. Тэр нь өглөө 2-т одоо яг үдээд л гарч л эрт очихгүй бол одоо 6:30 гээл явах тийм. Түгжрээ эхлээл тэгэл ажлын цагаас тэгэл 2-3 цаг татна штэ тэгэл. Тий. Манай монголчууд гадаадд очихоор ажил аягүй хурдан сурдаг штэ тий. Ер нь бол юу гэдэг штэ. Манай монголчууд ч нөгөө нэг бараг 95% нь бол ажлыг маш сайн сурна, сайн хийн. Гадаадын хүмүүсийн шаардлагын дагуу яг тэр хэлснээр нь хийж чаддаг. Ягаад монголчууд хүний нутагт очоод ажлыг сайн хийгээд юм сайн сураад цалин сайн аваад байна гэхлээр ерөөсөө л нөгөө цалингийн хөшүүрг нь байгаа байхгүй. Тэгж байгаа тий. Цалин өндөр авч байгаа. Тэр хүн цалин өндөр авсныхаа хэрээр маш сайн ажиллах хэвээр. Маш их мэрээдэн шүү дээ манайхан чигээр нь. Яг нэг тэр 100 хүний нэг ганц нэг хүн дотор бол яг нэг жоохон ямаа хийж чадахгүй ч гэдэг юм уу, жоохон залхуу ч гэдэг юм уу. Нөгөө өөнийх нь өөрийнх нь бас нэг зан характер байдаг юм шиг байна. Америкт хаана байсан бэ та? Аль мужид байсан бэ? Вашингтон мужийн Сиэтл хотод байсан. Монголд ер нь амьдрах хэр байна? Одоо өөрийнхөө бизнесийг явахаар. Ер нь бол өмнө нь бол олон улсаар явж исэн болохоор их орон шиг сайхан юм аалаа. Одоо их орондоо сайхан чөлөөтэй. Монголд бол яг Монгол хүн гэдгээл ер нь мэдэрч юм л да. Амьдралд одоо цаг тутамд л тэгэл экстрим амьдралаар амьдарч штэ бид нар ч одоо тэр төгжрлээс эхлээл ажил дээр гараад яхад л тэгэл янз янзын асуудал бол гарна штэ. Одоо адгийн наазах нь Америкт бол яг стандарт гэдэг юм бол номер 1-д явж байгаа. Монголд бол одоо тэр стандарт одоо яг адгийн наазах нь төр нь өөрөө нөгөө стандарт гэдэг юм уу хэрэгжүүлж чадахгүй байна л да. Тий. Тэрийгээ дагаад ерөөсөө тэгээд одоо зөвхөн миний энэ ажиллаж байгаа салбарт л ихэд стандартаа бас их барьж чадахгүй байна. Адгийн наазах нь тэгэл одоо гаднаас орж иж байгаа янз янзын барилгын материалууд нь дээр монголоор бичсэн байх жишээтэй тий бүх тайлбарууд нь зааврууд нь монголоор бичсэн байх жишээтэй тэг чи тийм байхгүй ерөөсөө нэг бол ядаар нэг ус солонгосоор зүсэн бүрийн улсын хэл дээр бичигдсэн тайлбарууд нь бичигдсэн тэгээд орж ирдэг. Тэгээд нөө яг хийж байгаа хүмүүс нь ч бас тэгээд яг үнэхээр яг тэр юу одоо бүтээгдэхүүн технологийн дагуу хийж чадахгүй байгаа бас нэг асуудал нь болоод бас тийм л юм гарч л байна л та. Хүүхдүүд амархыг харахаар ямар их мэдэрсэж чинь байна. Тий сайхан мэдрэмж байлгүй яг хөө. Чи одоо их нэртэйгээ хоёулаа бас л олон жил нэрэж зүтгэж ирлээ шүү дээ бас л тэгэл. Тий. Манай хань маань бол үнээр намайг ойлгодог.
сайн хүн байгаа. Тэгээ бас ганцаараа ингэ орхиод явах, удаа хугацаанд явах тохиолдол бол зөндөө л гарч ирсэн. Мөнхчлөх бас христч юм бах Тийм ээ, христиан. Ажиллаа бурханд даатгаад залбирдаг. Тийм. За одоо зайсан л орж ирж байна. За тэгээд яг ажлын байран дээр очиод хөшлөгээ эхлүүлье. За ийм хоёр хаус байгаа юм байна. За энэ машин маань одоо туул зөвлөг дээр баригдсан. Хуу айлын хаус байгаа. Анх бол доктортол нь бол халтаараа байсан гэсэн үг. Гадналын нь бол яг өөр хүмүүс хийсэн байгаа. Гадна басаадын бол өөр хүмүүс хийсэн байгаа. Сэтгэл дутсан л байлээ. Одоо ямар усны хэдүүлээ орж харъя да тий. Энэ дээр бол ер нь тэгэл тэр чигээр одоо бетон цутгалтаараа анх ороход бол бетон цутгалтаараа байсан. Одоо дотор интерьерийг хийгээд зөндөө бол дуусч байгаа. Одоо энэ нэг хараараа байгаа хан нь болохоор одоо сүүлд нэг хүмүүс ирж нэг гоёдын авто хийх гэсэн. Тий. Таз өдрийн бол би өөрөө хийсэн байгаа. Цагаар усан хийсэн нь бол өөрөө хийсэн байгаа. Би ер нь хвчлэн дандаа юу яадаг л да. Аль болох чанартай материалаар хүний эрүүл мэндэд хор баг та. Одоо жишээ нь энэ Terraco-гийн одоо энэ Швед улсын брендийн Terraco гэдэг бүтээгдэхүүн байгаа. Энэ нь болохоор одоо замаас гэмүүс тэгэл гадна басаадны янз янзын материал оруулж ирж зардаг нэг юм газар байгаа юм. Тэгээд тэр газараас авсан байгаа. Энэ болохоор яг хүний эрүүл мэнд 90% нь бол хоргүй. Тийм материал байдаг болохоор аль болох чанартай материалаар чанартай юм хийгээд өгчий. Одоо яг чанартай материал ашиглахаар юм гараас гарч байгаа юм ч гэсэн шал өөр байдаг л та. Тий. Хүмүүс энэ Монголд хүмүүс ажиглаад тахад бол сонсоод тахад аль болох хямдхан материалаар бэлэг гэдэг. Тэр нь болохоор эргээд нөгөө одоо чанаргүй материал чинь хийсний дараа тэр хүн чинь өөрөө гэрээсэндээ хаусандаа өөрөө амьдрын судалгаа байдаг шүү дээ. Нэг барил одоо Монголд өргөж байгаа барилгын материал 90% нь одоо айл нь орсны дараа хорт бодис ялгаруулдаг тий. Одоо янз бүрийн хавдрын их үүсвэртэй янз бүрийн бодисууд их ялгаруулдаг. Тэр нь их бас аюултай сонсогдчихсэн л та. Анх ороход бол ерөөсөө юу ч байхгүй. Барилгын хэлдгээр одоо хараараа л байсан л гэсэн үг л. Хан бол иймэрхүү. Нэг иймэрхүү. За гой цаасан байгаад байгаа. Энэ яг нэг шатны доор агуулах гэх юм уу те? Энэ зочны зочдын ирэх нэг нойл. Нойл нэм үү? Тий. За. Нэг Harry Potter дээр нэг юм шатны доор нэг юм хүүхэд амьдэрдэг шүү дээ. Нэг Harry Potter нэг тэр шиг санагдчих шүү дээ. Киноны зочдод зориулсан нойлын өөрөө. За, тийш гарч үзье. Энэ шатнаад анх ирэхэд ерөөсөө ингээд нэг овон тоовон цутгал мотголт нь. Тийм үү. Айгуу тийм хөлөө яасан тэгэл ирээд чөдөр энэ ямар гоё. Тэр жоохон орой хүртэл ажиллаад за юмаа бас жоохон цэгцэлж чадаагүй. Энэ паркетны юм ямар гоё юм бэ? Өнгөн солонгосоор бичсэн шүү дээ. Харабожи гэдэг. Юм шиг муу гоё. Харабожи гэдэг. Саран хэй мараа гэдэг. Хин бичсэн. За энэ мастер бодлогын өрөө. Энэ юу вэ? Энэ бас нэг унтахны өрөө. Хоёр юм бодлогын өрөө харах юм тий. Тэгэл ерөөсөө яахан мэддэхгүй нэг тийм байшин болох ч юм уу гэж харагдахаар л байдалтай байсан л та. Тэгэл нөгөө гадна ан дээр шилүү өнгөө дотор хийж өгөхгүй бол дулаан алдагдлаа ихтэй болсон. Тэгээд одоо энэ жишээ нэгэл манай цонх суулгадаг хүмүүс маань зөвхөн хөөсөөр таглаа тэгээ явчих шийдэ. Тэгэл цаана ингээл нар сар харагдаад тэр болгоны яг ингээд цааш нь битүүлээд яг одоо 2-3 дахин битүүлж иж салхи дулаан алдагдлын баггүй болгож өгч байгаа л та. Наац нь хан ман цутгалт нь аюу их алдаатай цутгагдсан тийм байсан. Тэгэл тэр бүгдийн зас шанцлал одоо ингээ гайгүй тэгшэрчээл байж байгаа байдал нь юм байгаа. За тийшээ гарч авах уу? За тий. За энэ хэсгээр бараг байшин барих шиг юм болж иж.
Тийм. Ийш нь яс. Ваа, ямар гоё. Янз бүр тэгш усаг шүү дээ. Энэ юм уу хан ман байхгүйс үү? Бүгдийн юу Тийм. ийшээ ингээд 0-ийн өрөө. Ой 0 өрөө. Тийм дүүштэйгээ. Бэлцааны хийгдэл тэгэл. Гэрлээрээ тавьж амжаагүй байгаа. Тий. За энэ баркад орлоод ирсэн юм шүү дээ. Тий. Гоё хайрцагтай ч гэсэн доторх материал нь таархан байвал хийцлийн юу тэгэл хэцүү болол явна л да. Яг одоо нөгөө Nippon Paint бодгаар бодоход бэлэн болчиход гүрэмдэн дөрөгцсөн. Texture-ийг хийж гисэн одоо ингээд бодоход бэлэн болцсон. Энэ давхрын бүх өрөөнүүд бодоход бэлэн болцсон л байгаад байгаа л да. Тийм тий. Тэгээ одоо бакет нь шалын хийгээд энэ хэсэг нь бол хоёулын автоматтай хийх юм лээ. Тий. Насаж их гүйж энэ заах. Тоос урагчаа. Яг л гадаад байгаа шиг чөлөө. Чамд ч нэ. Сас. Одоо хятад замаасыг болно шүү дээ. Хятад замаас саяын тохиолдолд хятад замаасыг замаасгаар хийцэн байгаа тохиолдолд бол саяхаар ингэж үрж мөрөх юм бол болохгүй. Шууд хоолроо. Шууд одоо хуулардаг ч юм уу, зурагддаг ч юм уу тийм асуудал. Энэ нөгөө Терракогийн замаасгаар хийсэн учраас. Терракогийн гүрүүнд хүмүүс хэрэгсэн учраас тэр тал дээр яваад айлтдаг. Зин тэгвэл удаан. Хэрэглээний үедээ удаан юм шүү дээ. Арчиж болно. Тэр хүрээ давуу талтай. Тэгээд хэрэглээн дээр хэр баргийн одоо шүүрх мөрөхтэй юмар жоохон цох тийм юу бол цохол мохолт бол даах чадвартай материал. Яг нэг Америкт яг иймэрхүү төрлийн материал хэрэгжилсэн болохоор би энэ айлынхаа хүнд бүр анханаас нь хэлж ойлгоолаа тэгээд ер нь та нарт хадгийн наацхан та нарт өөрсдөө амьдрын хадгийн наацхан та нар эрүүл мэндэ бодох хэрэгтэй. Аль болох эрүүл материалаар та нар өөрсдөө заслаа хийлгээ гэдэг. Тэгээд үнэтэйчээс хамаагүй та нар хийлэг гэдэг. Тэгээд яг энэ бол өөрөө бол өртгөн бол өндөр. Хятад одоо чанар нь мэддэхгүй заслын материалыг бодох юм бол өртгөн өндөр л. Тэгтэл ер нь амьдарч байгаа айлда цаана олон жил өгөөж нь эрэг л дээ. Тий. За өмнөхөх ойр ойрхон бас ингээд айгу цэвэрлэг гэдэг юм шиг байна те. Тэгнэ ажил хийж явах явцад бол яг тоосчлт их байдаг. Одоо ингээд чи тэр ингээд зүгээр ингээд нүдэн тарахдахгүй газар гэсэн гიშгэ явж явах хүртэл тоос босч идэг болохоор. Дээшээ таац руу баг ингээд нөө тоос нь явчих шүү тий. Хийцлийн өвд ч гэсэн тий. Хийсэн юм эргүүлж бас заавар бол. Тий. Өөрсдийнхөө эрүүл мэндийг бас бодох хэрэгтэй. Тийм үү хамгаалтыг өгөө. Тэгэл одоо хамгаалтыг. За мөнхөх ажилтаа ер нь хэр загнадгүй хэр өгүүлдэггүй та. Загнаад өглөөд идэв штэ. За ингээрээ сайжрах хэлчихв. Ингээрээ за ерөөдөө тэгэл үйлдэлээрээ л харуулна штэ тэгэл. Яа. Үйлдэлэрээ гэдэг нь юм авч чулуудахгүй. За ингээ харж байгаа л шууд өөрөө ингээд тестралаар нэг явчихаар ингэж хийх юм байна гэд юм хийж байгаа хүмүүс маань өөрсдөө хараад ойлгоод. За. Энд чи ямар нэг юм зүсгтэй бол ингэж заавал тооснаас хамгаалж хийсэн ажлаа нураахын тулд бас тий. Тэр тоос болох намаагүй гээд орхичж болохгүй. Чи бас айл орж ийн хүүхдүүд бай. Тэг хүний эрүүл мэндийг бас бодох хэрэгтэй. Одоо магадгүй мөнхөөхтэй ажиллах хүсэж байгаа залуучууд байж магадгүй та ер нь ямархуу хүмүүс надтай хамт ажиллавал зүгээр гэж боддог байх. Тэгэл яг л над чиг байгаад. Өөрийнхөө чигээр энэ хаалтай. Жижиг юм ихгүй
юмд гоё сэтгэл гаргаад ажиллаждаг. Тий. Гүйцэтгэлээ чин сэтгэлээсээ хийгээд явчихдаг. Ажлаа сайхан хоол унд сайтай. Тий. Чөлөнгийн бас боломжийн хэмжээнд нь хийснээрээ өгчдөг. Тэр чинээгээр мэдээ сайн ажиллаараа. Тэр хэмжээнд биш. Одоо ингээл жоохон залхуу ч юм уу ингээл олон хүмүүс зүн сайнтай муутай хүмүүсэндээ өгчтэй. Тэгэл чадна гэж чадахгүй хүмүүс. Тэр хүмүүс та ямар арга хэмжээ авах вэ? За уучлаарай. За миний найз миний дүү ингэж ажиллахгүй. Уучлаарай. Маргааш бити ирээрэй. Тэгдэг хэлээ. Тэгээд маргааш нь баггүй. Тэр нь яг үедэл тууштай байх хэрэгтэй тий. Тэр аливаа юм тууштай яг үнээр гоё юм хийгээд сурыг явъя. Тэгээд ямар ч тохиолдолд хатууч бай, зөөлөнч бай хүний үгийг сонсгол хэрэгтэй. Тан дээр ажиллаж байгаа энэ ах чинь өдрийн 200 гэсэн тий. Тэнцэл нь 200. Тэгэхээр сар ингээд баг амралтгүй ажиллаж байна. Амралтгүй ажиллаж байгаа. Ер нь өрг сард бол хийх боломжтой биш тий. Тийм. Гэхдээ яг 6 сая гэдэг чинь бас л тэгэл энэ ч бас бие хүчний ажил хийдэг мөртлөө тарих их ажилдаг. Тарих их ядраадаг. Бас нэг хүн харахад нэг зүгээр бие нэг хариуцлагатай. Тийм, хариуцлагатай. Байнга тарих ажиллаж яадаг ажил байхгүй. Хүний тарих ажиллаж яадаг. Тэрийг яаж хэмжээнийх нь яаж хийх вэ? Хэмжээ алдчихгүй. Сүүл нэг энийг яаж зай завсаргүй хийчихгүй ч гэдэг юм уу. Адыг наазах юм. Тэгэл манай Монголд барилгачд гэхээр л одоо юу гэдгийг хар ажил чинь л гэж яриад байдаг болохоос биш. Гадаад бол тэр чинь ер нь бол нэлээд дээгүртээ ордог мэрэгжлийн ажилчид шүү. Тийм шүү дээ. Тооцогддог шүү. Миний энэ нөгөө хятад багчтай ажиллахаар нэг сони. Аруу болж байна уу? 11. 11 ээ? Тий. Дүүч ирэхгүй юм шиг байна. Ирэхгүй байна. Гэж байгаа. Таас нэг 50 яваа. Цаг нь орой болчихоо. За ирэхгүй байна дүү. Гадаад бол тэгээ ирэхээр юм ихээр сайн нэ. Хам ийгээд ахгүй. Гарч байгаа юм. Гараас нь гарч байгаа юм. Гайгүй. Ямбаа сайн гардаг болохоор зүг асуудал байхгүй. За ажлыг ингэж гоё нэмба хийдэг байх нэ. За манайх хараад аваарай. Энд чи одоо нэг баркадын шалаа ингэж тайрс дастах та маш хэмжээний тоос ингэ өсөрдөг учраас ингэж хамгаалж нарийн тоос шороо хамгаалахгүй бол дараа нь их асуудалтай байдаг юм шүү дээ. Яг энэ бол яг нөгөө гадаад бол хийх ёстой ердөө ажил л та. Ингийн нэг ажил. Хийх ажил байхгүй. Заавал. Тийм шүү дээ. Ажил хийж байгаа тохиолдолд хүн ажил хийж байгаа үед бол нэг юм хийгээл ингээл одоо юу гэдэг нь дуусандаа болгоол эсвэл нэг тоосроо болгочвол тэгэл дараагийнхаа ажил руу ороод тэгэл ингээд яваад харч ингээд сүулдээ бүр хөл гიშг зайгүй болчтой юм лээ. Сая одоо би нэг хэсэг хүмүүсийг ажилуулсан чинь дээрч нэг бужигнуулаад доорч нэг бужигнуулаад тэгэл ингээл шалаар дүүрэн хогч байх шиг юу ч тэгээд би ч одоо яг тийм орчинд ажиллах дургүй юм чинь тэгэл дараа нь өөрөө л цэвэрлж байгаа ч тэгэл за энэ орчноо сайхан цэвэрлжээрэй гэхээр за гээл тэгэл байхгүй манайх ч мартчих штэ тэгэл тэгээд орой болохоор зүгээр буух цаг болгонгод тэгээд бушуухан буугаад явчихсан. Яа. Таны университетийн бичлэг үзүүлээдсэн юм уу? Тийм. Таны хараа та. Зөө ингээд университет явсан юм шүү дээ. Та юу дуудагаа явчихсан үү? Энд дуудагаад энэ дуугаа зохитол хаач үйл хүүтмөтөнд л зөв. Тэр бол хамаагүй ажрах цаг агарыг бол ажрахгүй шүү дээ. Яа. Гоё хоббитай байна. Хобби байна. Бас тэр одоо хайрцаг баглаас боодлоосоо хэл ус сайн мэдхгүй хүмүүс бол тэгэл
харагдах байдлыг хараад за энэ өстой чанартай юм байна гэж аваад одоо ингээ хийлгдэг. Тэгээд ер нь бол үнэндээ бол чанарт бол яг нийцэхгүй. Нөгөө Америкч нь бүхэл юм нь яг стандарт. Уусаа. Хятадаас Америк нэгдсэн улс руу бүтээгдэхүүн оруулахад хил дээрээс нь дээж аваад шинжилгээ хийгээд яг Америк одоо яг энэ Америк стандарт тохирж ийн үгүй юу гэдгийг шалгаад тестлээд тэрөө тэнцэхгүй бол шууд хятад улс руу шууд буцаадаг. Тэгэхээр хятадууд ярьдгийм байлээ шүү дээ. Аль улс руу бүтээгдэхүүн авч ийн гэдэг тухайн бизнесменээс тэгэхээр Америк нэгдсэн улс руу гэхээр сар үлээ гэдэг юм л. За. Яагаад гэвэл стандартын давж гарахын тулд толгойн өвчин болдог хятадуудын хувьд бол. Манай хувьд бол яг манай чинь хил гайл ямар гэлээ тий. Хил гайл бараг л шалгаж байгаагүй нь би бол одоо мэдэхгүй байна. Гэтэл ер нь одоо ингээд орж ирж байгаа бүтээгдэхүүн энэ хэрэгжиж байгаа материалын аргад за орсоор бичсэн байгаа, хятадаар бичсэн, солонгосоор бичсэн тийм байгаад байгаа. Тэгэхээр яг стандарт нь хэрэгждэг гэдэг нь эндээс харагдаад байгаа байхгүй юу? Тийм наазах нь. Уг нь стандарт хэрэгжүүлдэг бол чинь бүх материал бараа бүтээгдэхүүн чинь монголоор бичигдэж оруулж ирэх ёстой. Манайх өөрсдөө л тэр шаардлага гадаад улс орны тэр үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс шаардлага хүсэлтэй ажил бүтээгдэхүүнийг оруулж ирэх ёстой л да уул нь бол. Тэгээд энэ оруулж ирж байгаа бүтээгдэхүүний чанар дээр нь хил гайл дээр одоо тэр нөгөө мэргэжлийн хяналтанд ч гэдэг юм уу тэр газрууд нь шинжилгээгээ шалгаж ирдэг ч оруулж ирэх ёстой л да ном дөрмөөрөө болвол. Тийм байхгүй болохоор одоо ингээл янз янз ер нь хамгийн эцсийн эцэст бол хэрэглэгчд л ер нь хохироод л дуусч юм л та. Тэгээд чинь миний ч одоо ингээд хэрэглээл жилмэл болол ингээд яриад одоо чинь янз янзын эвдрэл хагарал гарах ч юм уу тийм тохиолдолд бол буцаадаг ч юм уу тий. Тэгвэл Монголд одоо ер нь ямар хүнлэгтэй байд юм бол? Монголд чинь ер нь одоо юу штэ. Одоо яг ийм хэмжээний ажиллаж байна. Одоо яг ингээ гипс нь хийгдээгүй, хам нь хийгдээгүй, шал нь хийгдээгүй, таас нь хийгдээгүй ингээ нэг юм бүрэн заслын ажил гэдэг ихэд юм нэг башингийнхаа хэмжээнээс хамаарна. Яг үнний хувьд бол тэгэхэд 80-аас 100 сая штэ зөвхөн заслана. Одоо юу н орохгүйгээр одоо шинэ паркетны шал нь орохгүйгээр тэгээ шатны марш нь орохгүй. Тэгээд одоо цог хаалганы ажил орохгүй. Тэгээд бэлтан орохгүй. Зөвхөн одоо заслын ажил гэх ихэд л тийм л үнэлгээтэй. Бага юм шиг юм лээ. Сүүлд нэг барилгын үнэлгээнд саяхан шинжлэгдээд нэмэгдсэн гэд ярилцгааж юм лээ. Сая таны хэлсэн нь орохгүй гэсэн шүү дээ. Тэд нар тустай үнэтэй гэж үү? Тий, тустай үнэтэй. Тэг гүйцэтгэлүүд нь тустай үнэтэй. Тэгэл яг ер нь бол квадрат метрээр л явна л да. Тэч үнэлгээнүүд нь. Тийм. Нарийн тооцоо гарах бах тий. Квадрат метрээр жоон тэгэл хуу хүмүүстэйгээ ярилцж байгаа. Одоо шинэ нийтэд нь ингээд базаад төрөний хэлдэг 80-аас 100 сая гэдэг бол бас арай өөр л очих байх л та. Зүг. Тэгвэл мөнгөчл байх тэр хэмжээний ашигтай гэсэн үг шүү дээ. Энэ бол ер нь дөрөв хэлсэн шүү дээ. Монголд амьдралын өртөг өндөр гэх тий. Тэгээ нөгөө зарлага нь аяг өндөр. Тий. Одоо наацсан гэр орондоо зарцуулсан мөнгө нь бас тий. Тэгэж өгөө хоол унснаас эхлээл их тэгээл дээр нь одоо ажилчдын цалин тэндээс урсгал зардлууд аягүйх гардаг юм хэлээ. Тэгээд тэрийг бодоход авж байгаа мөнгө нь их сонсогдож байгаа харагдаж байгаа боловч нөгөө зардал нь баг 100-ны бараг 80% босоо авчих шийдтэй тий. Бат чинь авж байгаа цалиндаа сэтгэл хангалуун цааш нь бас нэг хэдэн доллар ч юм уу гадаад валют ч юм уу хөрөнгөлүүлээд тэгээд явчих боломжтой. Монголд бол ер нь бол бас балансаа барайл тий. Амиа барайлагдчих. Энэ хийж байгаа ажилдаа дуртай юм да тий.
За яг ярьжсэн чи өнөөдөр ирэхгүй юм шиг ингээ ярьжсэн чи хөрөнд ирлээ те. За та танилцуулж. Нөгөө яриад байсан хамт ажиллаж байгаа дүү маань хүрээд ирлээ. Аа. Тийм. Баатраа гэдэг Нимба ажилт ихнийх үү. Аа. Энэ тийм дүү байгаа. За бод сансны утга нь нэлээд өндөр ютубер төшиг шиг залуу байна шүү дээ. Өөрийгөө товчхон танилцуулчих бай тий. За наа Буянбаатар гэдэг. Аха. Тэгэл барилгын чиглэлээр овоо хэдэн жил ажиллаж байгаа. Аха. Тэгэл барилгын янз бүрийн юм хийж үзчихэл явна да. Зөө зөө. Тэгээд саяхнаас ахтайгаа танилцаад цуг ажиллах болсон. Аха. Бас их санаа нийлж байгаа авт хоёр ажил дээр бол За ашиг. тэр талаараа хоёулаа ер нь жоохон төстэй. Тэгэхээр энэ ажил их гайгүй урагштай байна. Манай мөвчлөх жоохон загинжин үгүй яа. Жоохон хүмүүс бүгддэг юм шиг. Тийм зам байх шүү дээ. Тэр нь хамт ажиллахад их гоё тогтоо байжгүй. Амар байдаг хэвээр. Аха. Яриа нийлээ. Гоё тийм ямба цэвэрхэн хийх дуртай. Тэгээд Аа. орчин хүртэл шал өөрлөлтөө тэгэхээр харилцаа хандлага нь хүртэл өөр болох. Аа, гадаад байсан болооч тэр бас тий. Юм үзчнүүтэй айлсан гэж тэгэл жинхэнэ. Торчлол сайн судалж байна да энэ нэрнээс одоо юуг нь сурах уу те. Зөв. Ер нь ямар хичнээн хэцүү ажил байсан ч гэсэн тэр хамтарч байгаа хамтрагч маань гоё байвал тийм гоё шүү дээ. Харилцаа. Тэгэхээр тэгэл ард найхад бол асуудалгүй л байгаа ч. За. Тэгээ амжилт хүсье. За баярлаа. Тий. За. За та бүхэн ч гэсэн ажлын амжилт хүсье. Баярлалаа. За ингээд ажиллаа мэддэг суугийн хамгийн ихний зочноор Мөнх Чулгаахыг урьж оролцууллаа. Тэгээд хамт бас ажилтан танилцах үнэхээр таатай байлаа. Бас ажлынх нь үйл явц нь айгүй гоё таалагдсан надаа. Тэгээд Мөнх Чулгаахын үед гэх юм бол Америкт бас айгүй ажиллаж исэн туршлагатай. Одоо хаус интерьерийн артист тий загвар гаргадаг артист гэх юм уу. Тэгээд хамгийн сүүлд одоо бас хэлэх үг эсвэл сэтгэл Бид хоёрын ажилдаа ирж, зорж иж, цаг гаргаж, зорж иж танилцсан. Тэнгис дүүдээ одоо ирээдүйн ажил үйлсэд амжилт хүсье. Тэгээ маш олон одоо яг тийм маш олон дагагчтай болж, маш олон завгүй, цаг наргүй ажилтай байхыг хүсье. За баярлалаа. За тэгээ та бүхэнд энэхүү бичлэг маань таалагдсан бол follow, like дараарай. За тэгээд яг энэ Мөнх Чулгаах дээр бас хоёр дахь хэсэг гарч ирнэ. Тэрэн дээр болохоор яг энэ хаус маань бүрэн ашиглалтанд орсны дараа бас ямар болсон байх нь та бүхэнд танилцуулах болно. Тэгээ дараагийн бичлэгтэй манаас хамт байгаарай. Удахгүй бас сонирхолтой хүмүүсүүдийг урьж оролцуулах болно. Тэгээд эндээс маш олон санаа гарах болов уу гэж бодож байна. Хүмүүст айгүй хэрэг болсон тийм нэвтрүүлгүүдийг та бүхэндээ бэлдэх болно. За тэгээд дараагийн бичлэгтээр уулзлаа. Түр баяртай. Баяртай.